Бензин шатхууны асуудал мэдээж дэлхийд дахинд бий болсон энэ байлдаан Иран, Америкийн дайн, Орос, Украиний дайн энэс эхлэлтэй одоо энэ шатхууны хомсдол манайхыг ч гэсэн одоо дайрахгүй байхын аргагүй ингээд дайрлаа. Ерөн засгийн газар энэ бодит байдлыг эрт дүгнээд эртнээс арга хэмжээ авч одоо энийг блоклж ерөн одоо шатхууны хомсдлыг хэрхэн яаж зохион байгуулж энэ ард иргэдийнхэн бас нэг амьдрах гэж зүтгэж явж байгаа өдрийн хоолтоо олох гэж хөдөлмөрлөж өдөр шөнөгүй энэ Улаанбаатар хот амархгүй иргэд хоттоо ингэж нүжгэн түжгэнж амьдарж байгаа энэ оргил ачааллын үед одоо орон нутг руу явж байгаа энэ аялал жуулчлал гаднаас урсаж ирж байгаа жүүлчдийн энэ олон урсгалыг бодож энэ цагт 6, 7, 8 сар 9 саруудад ер нь энэ шатхууны хомсдол тэртээ дэргүй бий болно. Энийг одоо бид яаж энэ арга хэмжээг түргэн шуурхаа авч нөөцийг хийж шатхууны хомсдлоос ингэж одоо гарах энэ одоо бас бэрхшээл энэ юмыг даван тулах тал дээр айл хэдийн арга хэмжээг авах байсан. Үеийн засгийн газрууд нь үнэхээр ажил хийж байгааг мега том төсөл энэ төр гэж яваал тэгэл тэрүүгээр анх ажиллаж амжиж хийж чадахгүйгээр худлаа эхлүүлээл нэг засгийн газар нурсан дараагийнх нь үргэлжлүүлж орж ирсэн дахиад худлаа хийж ийн гэл дахиад бүтлгүүтэл унсан одоо дахиад нэг нь унах бэлтгэлээ хийцэн хангацсан сууг байж олон жил газрын тасны үйлдвэр гэж ярьсан. Одоо хаана вэ? Юу ч байхгүй. Гэтэл энэ бензин шатхуунаа өнөөдөр нөөцлчдэр том сав маваа нэг битил 2, 3, 10, 20-ыг аваад нөөцлсөн хот орон нутаг нийслэл нөөцлсөн байсан бол тэр их мөнгө, тэр их төсвийн, тэр татвар төлөгчдийн мөнгөөр ингээл өрн таран хийгээл олон томилолтууд, гадаад томилолтууд нөгөө л одоо зугаа өөрсдийнхөө тансаг энэ байдалд төрийн байгууллага засгийн газар ерөөсөл тэр юм хийж яах нь яасан. Энийг 3, 4 жил, 5 жил, 6 жилийн өмнө хийчих гэжсэн. Сүүлийн 10 жил засаг нэг Монгол Ордын нам дангаар засагөрчид юу хийсэн? Яг энийг л хийх ёстой байсан шүү дээ. Хэрвээ энийг хувийн аж ахуй нэгж өнөөдөр том компаниуд энийг импортлогч компаниуд энийг хийдэг тэр боломжийг нээж өгөө засгийн газар нь тэрэнд нь тийм боломж гаргаа тэднэрт нь хөнгөлөлт үзүүлээ татварын буюу энэ бүх арга хэмжээг авцсан байсан бол баг ер нь манайх шатхууны хомсдолд орчихгүй байх тийм боломж байсан. Ер нь бол одоо ийм байдалтай ингээл дандаа юмыг ингээл тулаад ирэхээр нь л зовлон бэрхшээл олгоол тэгэл мянган зовлон яриа сайд нь гарчиж худлаа яриад тэнд чичиж Оросд гэрэлцээр хийж ин энд ч хятадаас нийлүүлэх чинь тэнд ч өмцөл онгосоос нийлүүлэх чинь гэл яриад иргэдийн талуу тархиг угаагаал худлаа нэг төр зур ингэж гал унтрах юм яриад ердөөсөө хэрэггүй энийг бодиттой хийчих хугацаа байсан хийж чадаагүй одоо хийх гэж оролдоод бүтэхгүй ер нь бол засгийн газар ямар ч бэлтгэлгүй байгаа. Ер нь ажиллаа хийж чадахгүй байгаа засгийн газар ер нь бол унах ёстой ундаг тавилантай тийм учраас унгаамч тэгээд л унана. Угаасаа ажиллаа хийж чадахгүй л унна шүү дээ. Сарч ажиллаад унна, жилч ажиллаад унна. Тийм учраас тавилангаараа л явж байгаа.